За ингээд Багтаарыг live session дээр маань Болор хамтлагийн оргил ах маань ирсэн байна. Тэгээд манай дугаарт оролцож байгаад маш их баярлалаа. За энэ дугаарт оролцуулсан бас баярлалаа. За саяны тоглосон эпилог гэдэг дуу манай нөгөө live session дээр одоо 2 дахь дуулагдж байна. За. Өмнө нь яаж дуулагдсан бэ гэвэл компас хамтлаг тоглосон. Тэгээд мэдээж энэ дууны эзэн бол оргилах. Тэгэхээр энэ дууны түүхийг бас бидэнтэй хаваалцвал сонирхолтой байна. Яг би анх дуулсан би л дээ. Нөгөө Болор хамтлагийн орон бүтээл юм байна. Тэгээд энэ зохиосон аялгаугийн зохиосон хүн бол манай Болор хамтлагийн ахлагч асан тунгалаг асан маш их авьяастай бас их гоё аялгау өөрөөс нь ундардаг юм залуу байсан. Тийм тэгээд шүлэг нь болохоор Ярууна эргэж Чоно Максны шүлэг эпилог гэдэг ч одоо төгсгөлийн үг гэсэн үг л дээ. Бас нэг жоохон гонигтай үгтэй. Чоном одоо нэлийн гондж явахтай юм шүлэг зохиосон юм. Тэрийг одоо манай хамтлагийн ахлагч тунгалаг тэр сүмтэй өдрийн чулуу гэдэг нэг ном байдаг. Тэрнээс нь харж байгаад ийм дуу зохиосон. Тэр нь одоо нэг 93 4 оны үе юм да. 98 он болов 97 он болов. Студ бичүүлээд тэгээд
клип хийх гэсэн мэдээ. Аха. Тэгээ энүүгээр нь яг тэрүүгээр нь хүмүүст нэлээ олон жил яасан. Тэгээ сүүлд хин компас хамтлагийн бэлгүүн энийг их гоё тийм нөгөө cover хийж дуулсан. Гэхдээ их стил нь айгүй гоё эвдгээсээ гадна их гоё хийсэн. Тэгэхдээ бид нэр их айгүй баярлж ийсэн. Тэгээд бас дашин хэлэхэд компсын хамтлагийнхантаа бас баярлаа гэж хэлье. Тэгээд дараа нь сүүлд нөгөө инхэрдэн гэж залуу байт шүү дээ. Тийм. Өөрийнхоороо дуулаад тэгээ бас клип хийх гэсэн байт юм. Тэрийг үзсэн их бас их гоё болсон. Тийм. Тэгээ иймэрхүү л байна та. Тэгээ яхаа нэг одоо ч гэсэн залуучууд ингээл бид нар яг сонсоол явж байдаг доо. Тэгээд ер нь Чойномгой шүлгээр бас хит хитэн доонууд болор хамтлаг болон та бас ингээд зохиосон байсан. Тэгээд ер нь Чойномгой шүлэг юугаараа онцлогтой болоо та хэд бас ингээд дуу хийх шалтгаан болж исэн байна. Тий, яг тэ Чойном гэдэг хүн чинь өөр их онцлог хүмүүс бүгдээрээ мэдж байгаа тий. Манай нөхөр нэг амьдралыг гойчилж биш яг байгаагаар нь бас их үннийг өгүүлж бичдэг. Нэлээд тийм хурц үг хэллэгтэй ийм яруу найрагчуд тий. Тухайн үед социализмын үед бол манай нөхөр чинь тэр юунасаа болоод шараа оронд ч орж ирсэн. Тэгээд нөгөө юмыг шууд илэрхийлждэг, үннийг шууд хэлждэг. Тэгээ өөрийнхөө амьдралтай холбоотой, бусдын амьдралтай холбоотой тийм одоо нэг нөхцөл байдлыг шууд ингээ хэлждэг. Тэгээ тэр нь ингээд нөгөө хүмүүст угаасаа нэг 80-аад оны сүүлээс энэ Чойномгой яруу найраг бол ингээл хүмүүсийн дунд ингээл гараас гар дамжиж яваад сүүлдээ ном болсон тий. Тэнтэй өдрийн чулуу гэдэг. Тэн дээрээс л одоо манай хамтлагийн тунгалаг агсан тэр өөртөө таалагдсан, өөрт нь одоо аялгау хийх бас нэг сэтэл өгсөн тийм шүлгүүдийг сонгож аваад хийсэн. Тэгээд за яг энэ эпилог эхлээд байсан байт. Дараа нь нэг ганцаар явахаас гээд тэр бас л жоохон тийм танхаад өөхтэй тий. Тийм бид нар бас тоглон тий одохгүй. Тий одохгүй тоглоно. Тиймэрхүү учраас нөгөө манай тунгалаг бас өөрөө бас нэг тийм задгаатай сэтгэлгээтэй тийм хүн байсан. Тэгээд хамтлагтаа нэг тиймэрхүү дуунууд хийжсэн. Гэхдээ яг Чойномгой шүлгээ бүтсэн 2 дуу л байгаа л да. Билог тэгээ ганцаар явах байсан. За. Дараагийн дууны тухай. Яг яавал дээр үгээд одоо би одоо бараг хүүхдлээс одоо миний хувьд бодоход нэг 22 настай хүүхдэл гэж. Тэр үедээ нэг тийм одоо нэг сэтгэл мэтгэл найхтар хөдлөөл нэг гитар барьж аваад нэг юм дуу хийгээд. Тэгээд би ч нөгөө тухайн үед гадаад хэлний дээд сургууль гэж байсан. Тэнд би оюутан байлаа. Тэгэл нэг ийм аялгау зохиочоод тэр аялгаунд дээр үг хийх гээд. Тэгээд сургуулийнхаа одоо нөгөө аялал бас энэ үг хэл яруу найраг биччихдэг одоо нэг яруу найрагч явахтай шүлэг биччихдэг бас авьяастай мөс яаж хаад тухайн үедээ оюутан байсан ч гэсэн одоо бас уянсэх гэдэг нэрээр яруу найргийн одоо псевдоним гэж ярьдаг шүү дээ. Нууц одоо уран бүтээлийн нэр гэж ярьдаг шүү дээ. Тэр нэрээр одоо энэ яруу найргийн ертөнцид ингээд бас өөрийнхөө дуу хоолойг одоо шүлэг юу хөргөө явж байгаа нэг юм залуу байт юм аа. Залууч яг одоо тэгэл бас миний насны тэгээд та хоёр юм. Тэгээд бит хоёр тухайд оюутнууд тэгэл хоёлаа нэг би нэг ийм аяа хийсэн юм аа. Чи нэг тэр үе чинь нөгөө нэг ингээд дооныг та гэдэг нөгөө ийм химнэл биш тээ. Тэрийг хэлж өгөөд ийм ингээд тэгээд энэ яавал дээрэ гэдэг дуу хийж ирсэн. Тэгээд тухайд хүн амтнд таалагдахгүй нь мэдэхгүй тэгэл явж байгаа л нэг мэдсэн чинь. Айдууны зүгүр гэдэг нэг орлон тэр тэрийг ингээд дуусгаж тэгээ хүмүүс бас хүрсэн юм байлгүй. Тэгэл одоо хүртэл ингээд бас ингээд сонсогдод явдгийм байлээ л дээ. Тэгэл нэг иймэрхүү л төөх байгаа. Тий. Тий.
илэрч үзлээ. Хүсэл бодол минь түүний дэрэгдэн жан үлээсөө би сэтгэлийн хэм болов. Янаг халуун хүсэлтийг зүудэндээ дантаа ядуу сартай шүнөсөглээ. Хайртай гэдгээ зориглон дүнд хэлээ. Хажуу сэтгэлээ нэг урамрах уу. Бүгдээ бас өнөөдөр хамт тоглож байгаа Хийлчэн Цацаада баяр хүргэе. За тий. За өнөөдөр back vocal дээр байгаа дуучин Солонгоо. За тэгээ өнөөдрийн дугаар маань бас мэдээж бас нэгэн том зүйл бид нар бас бэлдэж байгаа. Тэр нь 10 сарын 4-ний өдөр Багтайраг live session болон болрон хамтлагийн оргил ах бид хэд ингээ хамтраад за өнөөдөр бас дуулж байгаа дуучин Солонгоо. За мөн Хийл тоглож байгаа манай Цацаа одоо тэгээ дээрэс нь бас guest артистаар Pip Samtlag гэдэг ингээд нэгэн тоглолтыг бид нар бэлтэж байгаа. Тэгээ тэр тоглолтын талаар таны сэтгэл ойрд бас яг өөрийн тоглолтоо хийгээг байх гэж бид нар бодож байгаа. Тэгээ залуус нэгж байгаа таны одоо юг пензиг хий тэгээд ингээд таны оролцсон нэг тоглолт зохион байгуулъя. Тэгээ 10 сарын 4-нд хөгж залуучдын хуучин одоо хөгж залуучдын театрт хон цагаан үйл гэсэн нэртэй концерт тийм зохион байгуулад энд намайг оролцуулъя гэсэн. Тэгээ дээрээс нь бас олон уран бүтээлчд байгаа. Тэгээ оргил ах мэдээж яг өөрийнхөө дуунуудаар бас бидэнтэй уулзсан. Тэрнээс гадна бид нар хамтраад хонь цагаан үйл гэдэг ивент бас 5-6 удаа болцсон. Энэ удаагийнх 7 дахь тоглолт нь. Тэгээд хонь цагаан үеийн хамт олонтой хамтраад оргил ахын бас шинэ пянзан дээр бид нар ажиллаж байгаа. Тэгээд энэхүү тоглолтын дараах одоо ажил нь пянз болно гэсэн үг. Хуучин ямар
театр байсан. Тэр одоо бидний Тэгээ тоглож хөгжил байгаа. залуучуудын театр одоо нөгөө хаан банк орсон бод Тэгээ одоо хүүхдийн зуугийн хаан банк үзэж байгаа хүмүүсийг хүрэлцэн ирээсэй гэж урьж байна. За баярлалаа. Дараагийнхаа дууг тоглоё. үнд гай болж явахгүйгээр ганцаараа юм гэсэн. Нэгний хайртай дуртай бүсгүй болоож явах штэ. Энэ нэг шаад болохгүйгээр л өөрөөхөө намг юм яваа л гэсэн юм. Утгатай дуултай жойном гэдэг яруу нэрч юм байна. Ийм задгай сэтгэл гэдэг юм байгаа. Устун хүнийгэн дүгийнхэн дээргээ өвөртөлч хитэ тэвдрээснээс үти болтол болоо гэсэн юм гормоч За баярлалаа. Анх болор хамтлаг яаж байгуулагдаж исэн бэ? Бас болор гэдэг нэрийг яагаад авчих вэ? Энэ ч нөгөө юутай би нөгөө болор хамтлагчийн хэсүүлд орсон. 97 онд орсон л да. Болор хамтлагчийн байгуулагдсан жил нь болохоор 89 он. Тэгээ нөгөө ингээд гişгүүд нь янз янз болоо солигдоод ингээл яваад байсан юм л л да. Анх байгуулагдсан бүрэлдэхүүн дээр нь сол гитарын эмхтэй хүн тоглодог гэсэн. Бас хийлтэй байсан тий. Үгүй тэр чинь бүр сүүлрэг байв тий. Хийл мэл ихэндээ бол хийл гэж байгаагүй. Тэгээд нөгөө анхны одоо бүрэлдэхүүн дээр нь эмхтэй сол гитарчтай. Тэр нь болор гэдэг нэртэй хүмүүс. Тэгээд тэрний нэрээр хамтлагийг нэрлсэн. Одоо яг та
эмхтэй соло гитар гэхэд Монголын юмд баг байхгүй шүү дээ. Тийм л байх тийм. Тэр нэг тийм онцлогоо ягаал болор гэдэг нэрээр тухайн үед одоо юу гэдэг одоо хамтлагуудч янз янзын нэг тийм үнэт металлаар хамтлага нэрлэдэг байсан шүү дээ. Шигтгэж нөгөө хин Тоймбот хамтлагч юу вэ? Титэм гэдэг юм уу тийм нэг тийм гоё сайхан юугаар нэрлэдэг байсан. Тэр нэг модыг дагсан юм шиг байна. Тийм байна. Тэгээ болор гэж нэртэй хамтлагч. Би тэгтээ урд нь бол өөр хамтлагт байсан л та. Би оюутан байсан. Үеийнх ингээд бүр анх Орос хэлний дээд сургууль гэж байсан. Дараа нь гадаад хэлний дээд сургууль гэж болоод тэнд үеийнх ингэж хамтлагт би 86 оноос 93 хүртэл тоглодог байсан. Тэгэл яг та тухайн үед нөгөө тийм бөөн дурын уран сайхан ч гэдэг юм шүү дээ. Тэгээ өөртөө нөгөө хүн тоохгүй байхад л ингээд доолоод ингээл яваад байдаг. Тийм нөхцөд юм нэгэлтэй. Таныг ороход бүрэлдэхүүн яг ямар бүрэлдэхүүн гişүүд байсан бай. Тэр гişүүдээсээ бас. Яг гоо ерөнхийдөө нэг болор хамтлаг 89-аас 93 он хүртэл тоглож байгаа тарцсан юм билээ л дээ. Тэгээ нөгөө манай хамтлагийн одоо энэ эпилог ганцаар явахаас гэдэг зохиосон тэр тунгалаг санаачлаад ер нь цаашаа явъя гэдэг тэр үндсэн дээрээ цаашгаа энэ саяны нөгөө дуулагдсан доонууд чинь хийгдэт явсан байхгүй. Одоо ганцаар явахаас энэ ариухан бүсгүй эпилог тэгээ өөр олон доонууд байгаа л да. Тэр бас 2000 оны нэг амьд тоглолтын бичлэг YouTube дээр байд юм байлээ. Тэгэхэд бас гадаад хүмүүс бүр тоглолцсон байсан тий. Lighting Craft гэдэг миний найз байсан. Гэхдээ одоо ч байгаа л да. Тий. Америкт байдаг. Тэр их хөгжмийн маш их хоббитой тэгээд. Тэгэл тэр анх санаачилсан байхгүй ингээд. Хоёлаа нийлээд тоглоё гэдгсэн байхгүй. Гэхдээ тэгээ одоо хоёулах нь яаж тоглох юм бэ? Одоо уг нь бид нэр ингээд болор гэд хамтлаг байдгийг. Тэгээд ингээд нийлээд тоглол яасан ингээд. Яг нийлээд эхлээд нэг баар нь тоглож үзье гэдэг. 99 оноос River Sounds гэж баар байгуулагдсан. Тэр баарны террасан дээр орой бид нар ингээд доонууд яадаг. Тэгэл нэг найзынхаа албан байгууллага дээр очиж бэлтгэл хийдэг. Тэгээ 2000 онд нэг тоглолт хийсэн. Тухайн үед нэг топ 10 гэж одоо тухайн залууч сайн мэдж байгаа. Хамгийн гоё тийм акустик юу гэдэг нөгөө амплаг гэд маягийн тоглолт юм даа. Тухайн үед тэгээд аппаратур тоног хөрөмжийн нөхцөл их хүнд байсан үед тэгэл тийм юмлаас нэг юм хийсэн. Одоо оргил ахыг бас одоо бас хамтарсан уран бүтээлээ дээр нь манай үзэгчид мэдчихэж магадгүй. Одоо дуучин Сарантуйтай хамтарсан дуу байна. Бас Ангирмаа ихтэй хамтарсан дуунууд байна тий. Тэгээд ер нь дуу зохиох одоо явцад нүүн түрүүн хэлжсэн шиг эхэлж аян танд ер нь орждгүү эсвэл үгэн дээр янз янзаар ингэж бичиж байгаа юу? Ер нь дууга зохиохдоо яаж зохиодог вэ? Гэхдээ яг ер нь хөвчлэн анх нөгөө аял орж ирдэг. Тэгээ аялгуун дээр үгүй нөгөө шүлэг бичих гэж байгаа юмтай ярилцсан. За энэ юм гэдэг хэмжээнд нь ер нь нөгөө аялгуу гэдэг нэг дангаараа нэг юм өөр байж итэл тэрэнд үг орохоор хэмлэн тарж байгаа боловч буруу үг буруу их шиг авья гэгүүлэгчднээс сонгочих юм бол тэр эвгүй болчдөг байхгүй. Тийм ч тэрийг заавалчгүй ингээд нөгөө шүлэг зохиодог хүнтэйгээ тэр аялгуу гоё болох талаас нь ингээд ярилцдаг. Тэгээд тиймэрхүү баяр хийдэг байсан. Тэгээд нөгөө Сарантуйд дуулсан чамруу над руу урсан гэдэг одоо зүгээр нэг юм аялгуу байсан байхгүй. Тэгэнгүүт нөгөө Ангирмаа ерөөсөл хин одоо Үү Хөрлбаатар гэдэг нэг яруу нэгт байдаг шүү дээ. Тэрний баахан шүлгнүүдийн баахан ингээд нэг хитэн шүлэг байсан. Тэндээс ингээд төвөрлж хагаад тань хоёр шүлгийг нийлүүлж хагаад нэг дуулсан байхгүй. Тэгээд Ангирмаа ч өөрөө нөгөө аялгуу зохиодог юу учраас айгу мэдрэмжтэй байхгүй. Энэ буруу үг хэллэг буруу их шиг аваа орчих юм бол энэ буруу дур бүгдээр ингээд бас цаас найруулад ингээд тэгэл тийм дуу төрсөн нөгөө над руу чамраа урсан гэдэг. Ер нь та гурав хамтдаа ингэж бас сууж нөгөөд сар гэдэг дуу тэр Ангирмаатай анх дуулсан. Тэрийг бол би зүгээр Ангирмаатай шууд аяа барьж авчаал. За чи энэ дэр нэг юу хийгээд байгаа. Гэхдээ ийм заавалчгүй ийм утгатай байх хэрэгтэй гэсэн нэг тийм хэлээгүү. Тэгээ чи өөрөө юу гэж бодож байна
гэтгсэн. Тэгэл ангирмаа шууд бичсэн. Нөгөө өөрөө аяач бичдэг, шүлгээж бичдэг хүн чинь илүү зүгээр дан нэг зөвхөн шүлэг бичдэг хүнээс арай илүү мэдрэмжтэй. Тэгмээс нөгөө тухайн дууны аялгауг ингээд хадгалаад ингээд явах айгуу тийм мэдрэмжтэй. Тэгээ тийм дуу болж исэн. Үргэлжлүүлээ явчих тий. Дараагийнхаа дууг нэг шууд явчих тий. Дараагийн дуу. Сүүлийн дуу чи юу лээ тий. Нөгөө ариухан бисгүү гэдэг энэ дуу манай хамтлагийн тунгалаг ахлагч нөгөө сонины тасархаан дээрээс юм шүлэг болоод тэгээ юм дуу хийжсэн. За тэгээд дуулж сонирхолъя. Бицэгний өдөр бэлхүсийг нь шүрхээ Хүсэн хурц сэтгэлдээ
Баярлалаа.